Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. Манай энэ удаагийн бизнес to бизнес нэвтрүүлэг эхэлж байна. Өнөөдрийн нэвтрүүлгийн сэдэв бол байгууллагын сургалт хөгжил гэдэг сэдэв байгаа. Манай нэвтрүүлэгт хүний нөөцийн судалгааны үндэсний хүрээлэнгийн захирал тэгш бүрэн багш оролцож байна. Танд өдрийн мэнд хүргэе. Энэ өдрийн мэнд хүргэе. За баярлалаа. За тэгш бүрэн захирал олон жил хүний нөөцөөр ажиллаж байгаа энэ салбарт одоо амьдралаа зориулсан, мэдлэг чадвараа зориулсан хүн байгаа. Одоо монголчууд бүгд мэдэх байхаа танийг. Юуны төрөнд одоо тэгээд хүний нөөцийн хөгжил, Монголд хөгжил, проблем, өсөлтийн талаар л танаас асууж эхлэе гэж бодож байна да. Та энэ талаар ямар бодолтой байна? За их баярлалаа. Хүний нөөцийн удирдлага гэдэг бол өөрөө менежментийн шинжилгээ ухааны салбар ухаан болоод хөгжөөд тэгээ орчин үед бол энэ бүр илүү одоо яг өсөн нэмэгт хэрэгцээгээ дагаад бүр илүү одоо том орчин үеийн зайлшгүй шаардлагатай том шинжилгээ ухааны авах болчиход байгаа. Тэр ч утгаараа Монгол оронд бол бас одоо бизнесийн байгууллага хөгжөөд бизнесийн байгууллагын одоо туулж ирсэн түүхэн замал, үүсэл хөгжил, амьдралын мөчлөг энэтэй холбоотойгоор хүний нөөцийн менежмент бас яг өвөрмөц онцлог байдалтайгаар хөгжөөд ингээ тодорхой үе шатанд хүрч ирчээд байна. Цааш тэнцийг хандлага ч гэсэн бас их сонио өвөрмөц байдлаар ажиглагдаж байгаа. Тухайлбал Монголын бизнесийн байгууллага өөрөө үүсч хөгжсөн яг энэ одоо хөгжлийнхөө амьдралын мөчлөгийн явцдаа бол янз бүр үе шаттай байсан. Тэр нь бол юу гэхлээр зэрэг эхлээд бизнесийн байгууллага одоо жижиг бизнесээр эхлээд тэгээд үйл ажиллагаа нь өргөжөөд цар хүрээнд хэлээд ингээд ирэхээ хэрэг бизнесийн бодлого стратеги нь хөгжөөд тэгээд бизнесийн бодлого стратеги давмгайлаад тэргүүлээд одоо манлайлах чиг үүрэгтэй явж ирсэн нэг үе. Тэгээд тэр нь яг өнөөдөр ямар үе шатн дээр ирчээд байна вэ гэхээр өнөөдөр бизнесийн байгууллагын стратеги хүний нөөцийн бодлого стратегитэйгээ зэрэгцэж яг хосолж явах зайлшгүй хэрэгцээ шаардлага гарч байгаа. Тэрийг бид нар зүгээр энгийн үгээр тайлбарлах юм бол одоо хүнээ хөгжүүлсэн байгууллага нь хөгжиж байна. Тэгээд одоо мэрэгжилтэй болсон хүчин чадварлаг байх юм бол тий баг хамт олон сайн бүрдсэн байх юм бол энэ байгууллага их амжилттай явж байна. Тэр бол одоо өнөөдөр хинээч нүдэнд харсан бэлхэн байж байгаа. Энийг л одоо яг мэрэгжлийн талаас тайлбарлаж дүгнж хэлэх юм бол бизнесийн стратегийг хүний нөөцийн бодлоготой хослуулсан зөв оновчтой хослол гэж хэлээд байгаа. Тэрийг л бид нар бодож одоо удирдлагууд тэрийг бодож хэрэгжүүлж явах ёстой. Энэ байгууллагуудын сургалт хөгжлийн үйл ажиллагаа одоо ямар төвшөнд явагдаж байна? Энэ идэвхжиж гэнэ үү, эсвэл буурж гэнэ үү? Зарим байгууллагч байнга сургалт хийдэг, зарим хийдэггүй ч гэдэг юм. Энэ тал дээр танд ямар туршлага байна? Ер нь дэлхийн нийтийн чиг хандлага өнөөдрийн хүртэл яг ямар чиглэлээр явж ирсэн бэ гэхээр зэрэг 1990-ад оноос бол тэр суралцагч байгууллага гэдэг хандлага нь илүү давмгайлаад одоо залууч дээр тэр бол мод болоод тэр Learning Organization гэдэг нь бол ерөнхийдөө тэр Питер Сенгигийн гаргасан юу л да онлын хандлага байна л да. Тэгээд суралцагч байгууллага гэдэг нь өөрөө гол үндсэн зарчмуудаа баримталж явах хэрэгтэй. Тэр нь хүнээ хөгжүүлнэ, тэгээд байгууллага хөгжүүлнэ, багаа хөгжүүлнэ. Тэгээд ер нь хувь хүнээр ярих юм бол хүн бол насан туршдаа суралцдаг гэж ярьдаг шүү дээ. Гол философи нь бол тэр юм байна. Тэгэхээр зэрэг одоо менежментэд бас нэг гол одоо үндсэн юу байдгийг одоо ойлголт байдیں۔ Тэр юу гэхээр одоо барууныхны ярьдгаар бол одоо пендулум буюу пендулум гэдэг нь одоо цагийн дүүжин гэлж байгаа. Цагийн дүүжингийн зарчим байна. Тэр нь болохоор цагийн дүүжин бол нэг тийшээгээ нэг хязгаарт очиод савлаад нөгөө хязгаарт очдог тийм. Тэрийг манай монголчуудын ярьдгаар бол бид нар туйлшрах гэж ярьдаг. Тэр туйлшрал гэдгийг бол бид нар аягүй сайн яадаг. Одоо тийм практик аягүй их байдаг. Тэгээ нөгөө суралцагч байгууллага гэхээр ерөөсөө сургалт хийгээд ивэл одоо болдог гээл тэгэл болсон болоогүй одоо бүх сургалтуудыг тэгээ сэтгэлээр их хандна сургалтанд. Одоо ингээд надтай уулзсан хүмүүс бол багшаа нэг сайхан сургалт хиймээрэн л гэж ярьдیں۔ Тэр юу гэхээр зэрэг би за тийм сэтгэл төрччтэй л гэж би боддог. Тэгээд миний асуулт бол хаана ямар сургалт хийх хэрэгцээ шаардлага байна вэ те? Яагаад сургалт хиймээр санагдав? Ер нь одоо ямар сургалт байвал зүгээр гэж бодож байна гэдэг асуултуудыг тавьж байгаа. Тэрэнд бол тодорхой хариулт өгөхгүй.
зөвхөн гой сургалт хиймээр нэг сайхан сургалт хийчмээр байгаа шүү дээ гэл. Тэгээд тэр сезон нь бол одоо хавар их тэгж ярьдаг. Тэгээ амарч ирээд намар их тэгж ярьдаг тий. Тэгэхээр хавар намрын үед тийм сэтгэл нь илүү байдаг юм болоо гэсэн. Ийм одоо надад ч гэсэн бас тийм л одоо сэтгэл төрж байгаа юм л. Тэгээд гэтэл тэрийг яах ёстой вэ гэхээр зэрэг миний түрүүний ярьсан нөгөө хүний нөөцийн бодлогоор тэрийг зохицуулах ёстой. Энэ бизнесийн бодлого стратегтэй уялдаатай байх ёстой гэдэг хэлээд байгаа гол юм нь бол сургалт хөгжил бол өөрөө хүний нөөцийн сургалт хөгжлийн бодлого нь бол өөрөө яг байгууллагын хүний нөөцийн менежментийн яг тодорхой одоо нэг уялдаатай зүй тогтол болоод ингээ хувирчихсан байх. Өнөөдөр сургалт хөгжлийн бүх юмтай холбож авч үзэх ёстой. Одоо жишээ нь хүн шинэ хүнийг ажилд аваад ихэд сургалт хөгжлийн асуудал орж ирдэг. Тийм ээ? Шинэ ажилтан бэлтгэх сургалт, байгууллагын соёлд дасан зохицуулах сургалт гэдэг. Эдгээр нь хэрэгцээ шаардлага нь яг бэж идэг баг. Тэгээд цаашлаад яг хөө гэхэлэр зөв нэг ажил дээр алийн чадж гин, алийн чадахгүй байна уу гэдэг чадахгүй зүйлийн жагсаалтнаас юу гэхэлэр сургалтын хэрэгцээ гарч ирдэг. Тэр нь ур чадварын сургалтууд байж идэг тийм. Тэгээ өшөө цааш нь яг хөө гэхэлэр сайн ажиллаад эсвэл тааруухан ажиллаад байвал гүйцэтгэлийн сургалтуудыг хийдэг. Гүйцэтгэлийг сайжруулах гэсэн. Тэгээ гүйцэтгэл нь сайн байгаад ингээд яваад ирэхээр карьерийн сургалтууд хийдэг. Энэ хүн потенциалтай юм байна, боломжтой, гүйцэтгэл нь сайн байна, албан тушаал ахин дэвших хэрэгтэй юм байна гэдэг дээр нь одоо удирдлагт бэлтгэх тийм менежерийн ур чадварыг одоо менежерийн ур чадвар гэдэг нь хүнтэй ажиллах эвдүү тийм одоо барууныхны ярьдгаар бол одоо soft skills тийм энэний сургалтуудыг хийх хэрэгтэй, шийдвэр гаргах стратегийн сургалтуудыг хийх хэрэгтэй. Тэр чинь баг хамт олон удирдна, байгууллага удирдна, нэгж удирдна тийм ингээд цааш нь үргэлжлүүлээ явах хэрэгтэй. Тэгэхээр нөгөө сургалтын одоо төрөл хэлбэр англи хэл гэдгээр нь ингээ аваад үзэх юм бол дандаа хүний нөөцийн бодлоготой уялдаатай явж идэг сургалт хөгжлийн бодлого гарч ирэх хэрэгтэй. Тэгэхээр энийг зүгээр их энгийн ухамсарын байдлаар ойлгоод тэгээ нэг удаа сайхан сургалт хийчихвэл их гоё болчихор ч юм шиг тийм. Ер нь байгууллагууд аягүй сургалт хийгээд идэв юм байна. Тэрийг хийчихвэл зүгээр ч юм шиг гээд даган дуурайх ч юм уу тийм. Эсвэл нэг сэтгэлдээрээ хандах ч юм уу тийм. Ийм байдал одоо манай бизнесийн байгууллага практикт их түгээмэл байдаг. Тэгэхээр сургалт өөрөө эхлээд хэрэгцээ тодорхойлдог. Тэгээд сургалтынхаа одоо арга хэлбэр, тактик гэж ярьдаг тийм. Энийг боловсруулдаг, тэгээ хэрэгжүүлдэг, дараа нь үнэлгээ хийдэг гэд иж бүрэн одоо нэг юм процесс юм шүү гэдгийг л жоохон дутуу төлөвлөл ойлгоод байгаа юм л та. Таны амжилтын хөдөж Монблан Төрөлхийн үндсэн гол санаа энд байлаа л да та сая баг ихэнх нь ярьчлаа. Байгууллагууд хэрэгцээ шаардлага дээр үндэслээд тэгээ улирал бол хамаа авахгүй тийм ээ баяр наатам ш тийм ээ. Тэгээд үндэслээд сургалтуудаа үнийн нөөцийн бодлоготойгоо компанийнхаа төлөвлөгөө стратегитайгаа уялдуулаад хийдэг юм байна гэдгийг нийт компаниудаа ер нь хэлж байгаа юм байна. За мэдээж анх орж ирж байгаа ажилчинд зориулсан сургалт. За мэдээж дотор нь дасан зохицуулах сургалт, мэрэгшүүлэх одоо мэрэгжлийн хүмүүсээ мэрэгшүүлэх сургалт, удирдлагуудаа хөгжүүлэх сургалт гэдэг олон сургалтууд байдаг. За эдгээр бол тасралтгүй явж идэг юм а гэдгийг бас хоёлаа бас хүмүүст хэллээ шүү дээ. Удирдлын шин чанартай биш. Тэгээ бас зарим үед сургалт авахгүй ш тохиолдол бас байж болох нь байна. Тэгээд за эндээс үндслээд сургалт одоо үйл ажиллагааны зардал дотор энэ бол байнга тогтмол суйрлагдсан байдаг байх нь байна. За хүний нөөцийн бодлогын үндсэн одоо энэ үйл ажиллагаа дотор сургалт хөгжлөгээд байдаг. Тэгээд та энэ зардал ер нь мөнгийг одоо ямар хэмжээтэй байвал одоо зардлын хэдэн үг эзэлж идэг гэж бодож байна. Одоо байгууллагууд яг сургалтаа байнга хийдэг, ухамсартай байгууллагууд бол энийг тусгасан байдаг зардал дотор. Ойролцоогоор хэдэн байдаг гэж та бодож байна. Төсвийн хувьд бол угаасаа батлагдсан төсөв байх ёстой. Хүний нөөцийн зардал дотор ороо тооцогдоод явчихна. Гэхдээ энэ дээр бол нөгөө төсөв өөрөө батлна гэдэг нь бол яг хүний нөөцийн нөгөө бодлогоороо урдчлаад бүх тооцоо моцоогоо хийгээд ингийн тулд хамгийн гол нь энэ дээр бас нэг юм хэлэх хэрэгтэй болоод. Энэ бол нөгөө түрүүн битээр иржсэн. Нэг удаагийн сургалт бол одоо нөгөө хүмүүс гэдэг нэг удаагийн сургалт тэгэл болчих юм санагдав. Ерөөс тийм биш. Тэр сургалт
хөгжлийн бодлогоор зохицуулна гэдэг нь юу гэхээр жишээ нь бүтэн жил сургалтын ямар одоо хөтөлбөр тий ямар сургалтууд, ямар үргэлжилсэн сургалтууд, ямар одоо лекц тий ямар одоо ярилцлага, ямар одоо энэ төслүүд хэрэгжүүлэх гэдгийг урьдчилаад бүгдийг төлөвлөсөн байх ёстой л. Тэр утгаараа энэ урьдчилсан төсвийг гаргаж одоо хүний нөөцийн зардал дотор заавал суулгаж өгсөн. Тэгээ энэ дотор манай нэг Монголын үндсэн практик бол юу гэхээр манай менежерүүд надтай одоо жишээ сургалт ярьчаад тэгээд багшаа одоо би захирлаараа ярьж нэг батлуулаадахыг гэж аюу хэтгж ярьдаг байхгүй. Тэгэхээр яг энэ дээр бол жишээ нөгөө одоо стратегийн хувьд бол нэг адхок полиси гэж ярьдаг юм л да. Ямар ч одоо урт хугацааны бодлогогүй стратеги төлөвлөлт бодлого байхгүй. Зүгээр л ингээл одоо нөгөө монголчуудын ярьдгаар бол хойд хормогоо зурд хормогоо нөхөх яг тийм байдлаар гал унтраах гэж бас ярьдаг тий. Тэгэл тэрийг одоо нөгөө надтай ярьсан сургалтаа төсөв мөсөө та одоо ямар үнэлгээ төсөвтэй ингэж ярьчаал одоо энийг захирлаараа батлуулна гэж аваад явдаг тий. Тэгээ захирал нь одоо хизээ баталж өгөх ч гэдэг юм. Тодорхой хугацааны дараа болохоор магадгүй битүүрийн ярьсан тэр сургалтын цаг хугацааных нь үнд чанар нь алдчихдаг ч юм уу тий. Тэгээ тэр нь хуучирчдаг ч юм уу. Сарын дараа захирал нь батлаад өгөлөө гэхэд сарын дараа нөгөө сургалтын хэрэгцээ ямар болох вэ гэдэг юм тий. Ингээл ийм алдаанууд аявих байд. Зүгээр яг хүний нөөцийн зардал өртөг гэдгийн хувьд бол сургалтын одоо төсөв бажет нь тийм байх ёстой гэдгээсээ илүү хүний нөөцийн нийт өртөг зардлыг бол байгууллагын одоо үйл ажиллагааны зардалтай харьцуулсан харьцан чухал гэдэг. Тэгэхээр тэрэн дээр бол би ерөнхийдөө одоо дэлхийн практикийг ярих юм бол баруун Европ болоод Америкийн практик бол өнөөдөр нэлээ одоо асуудал тулгараад байна. Тэрний юу гэхээр зэрэг үйл ажиллагааны зардлынхаа 60% хүрчээд байгаа. Хүний нөөцийн зардал. Тэгэхээр тэд нар юу вэ гэхээр зэрэг одоо эргээд тэд нар нөгөө зардал хэмэх одоо cost leadership стратеги хэрэгжүүлнэ гэх юм бол энэ өөрчлөлтийн үед чинь дандаа л тэгж байгаа бол зардлын манлайлал гэдэг стратегийг л одоо байнга бодож байгаа. Тэгэхээр яаж зардлаа хэмнэх үү гэдэг юм эргээ харахаар хүний нөөцийн зардлыг бууруулах гэдэг хамгийн хэцүү гэдэг. Зүгээр энгийн үгээр ихэд хүний цалин бууруулах хэцүү. Амар хэцүү. Тэрнээс л асуудал гардаг шүү дээ. Ерөөс тийм ойлголтч байдгүй гэсэн юм байна. Тэгэхээр бусдын ингээ харахаар зэрэг нэг төсөв танах янз бүрийн юм ингээ харахаар зэрэг аюу төвхтэй болчтой. Тэгэхээр нэгэнтээ 60% эзэлж байгаа тэр төсвийг багасгах гэдэг бол маш том асуудал. Тэгээ энэ дээр одоо тэд нар толгоо өвтгөж идэг. Одоо гол проблем бол тэр байгаа. Одоо ерөнхийдөө ингээд том барууны HR-уудын комментүүдийг хараад байхад бол ерөөсөө тэрэн дээр л аюу одоо гол толгойн өвчин болж байна. А манай дээр бол бас арай гайгүй. Зүгээр ингээд тооцоод үзэхэд бол ер нь бол нэг 30% хүрсэн байгууллага зөвхөндөө. Тийм учраас би бол тэр хооронд нэлээд талбар байна. Тоглолт хийж их боломж их байна гэж хүний нөөцийн менежерүүд болоод гүйцэтгэх захирал лидертэй бол бас хэлмээр байгаа. За мэдээж олон улсад бизнесийн маш олон салбар байгаа. Монголд яг юу гэдэг үйлдвэрлэл худалдаа үйлчлэгээ тэр дотроо задраад маш олон төрлийн барилга уулуурхаа гэх бизнесүүд яриж жишээдэг. Тэр юу гэж асуух чинь ихлээр мэдээж тухайн байгууллагын бодлоготой, стратегтэй, эрхэм зорилготой хүний нөөцийн бодлоготойгоо зохицоод сургалтууд, хэрэгцээнүүд гарч ирдэг гэж хэллээ. Тэгэхээр одоо жоохон задлаа гэж бодож байна. Яг за энэ бодлогогүй ч бодлоготой ч компаниудад ер нь нийтлэг ямар нэр томьёотой сургалтууд, зайлшгүй шаардлагатай сургалтууд ямар хугацаанд байдаг вэ? Энэ салбаруудаар ангилаад үзвэл сургалтынх нь төрөл жанрууд нь өөр байдгүй гэж асуумаар байна. Тэгэхээр цаана хүн байдаг. Яг мэрэгшүүлэх сургалт гэхэлэр салбараар ангилагдаад мэрэгшүүлэх сургалтууд ороод ирдэг байх л та. Энд ямар практик вэ? Та сургалтынх нь нэр томьёонуудаас нь функцүүдээс нь ярил юу вэ? Ер нь сургалт хөгжлийн матриц гэж ер нь сүүлийн үед их ярьдаг болсон юм. Тэгээд сургалт хөгжлийн матриц нь юу гэхээр хэвтэй тэнхлэг нь бол цаг хугацаа байдаг. Босоо тэнхлэг нь бол одоо нөгөө сургалтанд хамруулах ажилтнуудын албан тушаалын ангилал одоо бидний job grade гэж ярьдаг тийм зэрэглэл гэдэг. Тэгэхээр зэрэг тэр зэрэглэлээсээ хамаарат цаг хугацаанаас хамаарат ямар сургалтууд явах уу гэдэг бүтэн зургийг л сургалт хөгжлийн матриц гэж яриад. Тэгээ тэргээр ингээд аваад үзэх юм бол юу байгаа юм л да. Одоо нөгөө ямар төвшний юунуудад те ажилтнуудад нь ямар сургалт нь илүү давмгай байдаг вэ гэд аваад үзэхээр зэрэг нөгөө зүгээр энгийн те одоо нэгдүгээр доод грейдийн ажил албан тушаалуудын хувьд бол одоо нөгөө техникийн
гэж ярьдаг тий. Техникийн ур чадвар гэж ярьдаг. Мэргэжлийн сургалтууд нэлээд давмраа байдаг. Харин зүгээр нөгөө концепцийн ч юм уу тий ур чадварын хандлагын сургалтууд нь бол арай бага болчихдог. Тухайлбал 60% нь бол техникийн чиглэлийн сургалтууд нь бий. Тэгэхээр яг тэр нөгөө мэргэжлийн сургалтуудыг яадаг вэ гэхээр зэрэг одоо мэргэжлийн сургалтуудыг бол байгууллагууд өөрсдөө дотроо хүний нөөцийн нөгөө урт хугацааны бодлогоор тухайлах юм бол бүтэн жилийн мэргэжлийн сургалтын хөтөлбөр төлөв хийгээд тэгээд тэрийгээ бол ерөнхийдөө өөрийнхөө байгууллагын дотоод одоо боломж нөөц боломжоор тухайлах юм бол багшлах болсон хүчин гэдэг нь бол нэгж газар хэлсэн нэгжийн захирлуудаараа явуулчихдаг тэрийг бол. Яг гэвэл тэр одоо нэг хэлцийн захирлууд тэр чиглэлийнхээ юмыг хамгийн сайн мэддэг л байхгүй дээ яг үүндээ. Тэгээд тэр нь туршлагатай тийм хүнээр захирлын хэрэг жоохон залуухан туршлага багтай хүн ахлах ажилтан гэдэг нэг одоо насаараа тэр инженерийг хийцэн нэг нөхөр байж байгаа шүү дээ. Тэргээр сургалт явуулчих хэрэгтэй гэдэг. Тэгэхээр ерөнхийдөө бол чиглэл бол юу вэ гэхээр том компани корпорацийн хувьд бол дотоод сургалтууд институционы тал руугаа илүү орцсон гэдэг. Одоо жишээ нь том компаниуд бол ихэнх нь дотор институттай байна. Тэр институтууд ямар сургалт хийдэг юм бэ гэхээр цэвэр мэргэжлийн сургалтуудыг хийх. За тэгээд байгууллагын соёлын сургалтуудыг бол нэгжийн удирдлагууд угс хийх хэрэгтэй байдаг. Яг бол соёл өөрөө байгууллагын яг үндсүүлсэн нэг л болохоор тэрийг гадны хүний амнаас чинь тэгш бүрэн багшийн амнаас одоо жишээ нь бишрэл тоолдог компани соёлын тухай яриа гарах юм бол сонирхол өгдөг байхгүй. Тэгжээс тэр гүйцэтгэх захирлын амнаас тэр тухай яриа гарч ивэл бол хүмүүс илүү их одоо итгэж хүлээж авч тэрийг даган дуурайж тэгээд улам үндсүүлсэн одоо нөгөө одоо жинхэнэ үн цэнэ олох тэр нь бол илүү болчтой. Тэгэхээр энэ дотоод сургалтуудыг бол институционы тогтолцоонд орж байгаа нь бол ерөнхийдөө манай Монгол улсыг чиг хандлагаараа л явж байгаа. Том компаниуд бол бүгдээрээ л дотоод сургалтын институтуудтай зарим нь академи гэдэргээд нэрлэсэн. Ингээ явж байгаа. Цаашлаад гаднаас авдаг сургалтуудын хувьд бол дандаа нөгөө удирдах ажилтнанд зориулсан хандлагын өөрчлөлтийн сургалтуудыг л гаднаас илүү авч байгаа. Тэрийг бол би одоо тухайлах юм бол жишээ нь байгууллагын хөгжил манлайллын сургалт байна. Тэрийг бол урт хугацааны хөтөлбөрөөр л илүү одоо үр дүнтэй болдог. Тийм учраас хүний хандлагыг өөрчлөн гэдэг бол одоо нэг удаагийн сургалт хийгээд 2 өдрийн семинар хийж хандлага өөрчлөгдөн гэж бол байх. Ерөөсөө өөрчлөлт гэдэг чинь өөрөө эхлээд мэдлэг гэдэг нь мэдээллүүд голдуу гэж байгаа. Одоо орчин үед бол тийм мэдлэг өөрчлөгдөд бол хүний одоо аливаа юмд хандах хандлагын өөрчлөлт одоо өөрчлөгдөх одоо чиглэл нь тогтдог. Тэгээд тэр бол бас цаг хугацаа шалтгаалдаг. Тэрээс хандлагын өөрчлөлтийг бол бид нар одоо дор хаяад хагас жилээр удирлаар хагас жилээр бүтэн жилээр төлөвлөж жоод одоо байгууллага хөгжил лидершипийн манлайллын сургалтыг бол тэгж хийх хэрэгтэй байдаг. Тэр бол аягүй чухал. Тэрийг бол гаднаас авч болж байгаа. Анхан шатны одоо сургууль төгсөөд орж байгаа хүүхдүүд байгууллагад ордог. Ихэнх тохиолдолд заа сайн байна уу гэд өөрөөрөө нь оруулаад хаалгана хаачдаг тохиолдол бий, тийм ээ. Энэ яг анхан шатны хүүхдүүд чинь яг байгууллага гэж юу вэ? Захирал гэж юу вэ? Тэнд яаж харьцах вэ? Харилцааны анхан шатны сургалтуудыг ихэнх байгууллагууд дотроос өгдөг шүү дээ, тийм. Энийг бэлдэж оруулдаг ядаж нэг 10 хоногийн ч юм сургалтууд гаднаас бас авч болно үстэй. Тэгвэл яг энэ харилцааны доголдол тэгэл ороод зөрчилтөө үүсэл чи яв би үлдээ дээрээ тулдаг асуудал гараад идэв шүү дээ. Тий. Тэгтээ шинэ ажилтнуудыг одоо шинэ ажилтнуудад зориулсан яг 2 үндсэн төрлийн сургалт бол байгууллагууд хийдэг. Тэр нэг нь бол ажилд авахаас өмнөх сургалт. Тэгэхээр ажилд авахаас өмнөх гэдэг нь бол ажилд авахаас өмнө одоо хүний нөөцийн одоо ихний бүрдүүлэлт хийж байгаа юм л да. Тэр юу гэхээр зэрэг нөгөө одоо хүмүүсийг татах гэж ярьдаг. Англиар бол recruitment гэж ярьдаг тийм. Тэгэхээр recruitment хийгээд тэгээд одоо нөгөө танаа байгууллагт орё гэд өргөдлүүдээ өгөөд ингээд ирсэн хүмүүсийг тийм хүмүүсийн одоо цуглуулгыг хийх. Тэрэн дундаа бол хийх сургалт бол бас нэг төрлийн сургалт болчиход байгаа. Одоо бол ажил авахсан. Тэр сургалт нь бол одоо үндсэндээ бол бие халаалт. Тэгээд бие халаалт гэдэг нь тэрнийхээ явцад бол сургалтын явцад хүн их танигддаг байхгүй. Тэгэхээр сонгон шалруулалтын эхний үе шатнд тэрэн дээр хийгдэж байгаа. Яг бол хүн гэдэг амьтан чинь бол танигдахтай их төвөгтэй л дээ. Хүнийг таних хамгийн хэцүү. Хүний нөөцийн хамгийн төвөгтэй асуудлууд нэг гэдэг. 6-7 жил цуг нэг өрөөнд суучаад ч гэсэн тэр хүнийг таниагүй л гэдэг тийм. Зүгээр амьдралын жишээ байх юм бол одоо
10 жил ханилчаад бас би нэг танаагүй тэгээд дараа нь одоо ямар нэгэн юм дээр нэмзэглээд гомдох ч юм уу тийм амьдралын жишээч байдаг шүү дээ. Түүнээс нөгөө хүний ирээн дотроо могоорын гадна гэж манай ардын философи. Тэр бол хамгийн үний юм болов гэж би боддог. Тэгэхээр нөгөө ажилд авахаас өмнөх хийж байгаа сургалт нь бол бас тэр одоо хүнийг таних тэгээд бэлтгэх зорилготой. Гэтэ бол дунд нь хүний нөөцийн бодлого бас явагддаг. Хэнийг одоо энэ дундаас нь сургалж авах хэрэгтэй. Тэгээд дараа нь нөгөө сонгон шалгаруулалт хийгээд авсан хойноо бол одоо саяны өөрөө чи хэлсэн тэр сургалтыг хийж болж байгаа. Шинэ ажилтнуудад зориулсан сургалт. Тэгэхээр том байгууллагуудын хувьд бол яг энэ нэлээд тогтмол болчихсон. Бас ийм сургалтууд бол байдаг. Дээр нь шинэ ажилтнууд бол одоо шинэ л хүн байдаг. Орж ирээд юугаач мэдэхгүй одоо яахаач мэдэхгүй л үздэг. Тэрний бүгдээр ингээд оруулсан юм багц сургалтыг бол нэг тодорхой хугацаанд 7 хоног юм уу тий 10 хоногийн дотор хийгээд тэгээд нэлээ одоо техникээр бол юм зөвшрүүлт юм да. Тэр зөвшрүүлтийг хийгээд тэгээд дараа нь одоо ажилд нь оруулахад бол илүү юу гэждэг. Илүү боломжтой. Дасан зохицох хугацаа дээр нь илүү одоо багасаад тий элдв юмд одоо цаг алдах сатаарх нь бол багасаад үндсэн ажил руу шууд орох. Тэр боломжийг илүү болгож өгч. Тэгэхээр тэр сургалтын хэрэгцээ зайлшгүй байж байгаа. Зарим нэг компаниудын хүний нөөцийн бодлогоос шалтгаалаад яадаг вэ гэхээр зэрэг ерөөсөө тийм сургалтууд байхгүй, огт байхгүй. Шууд ажилд нь аваад шууд ажил руу нь оруулдаг. Ресторан танилцуулж байна. Европын сонгодог уран барилгын дүр төрхийг шингээсэн Liberty танхим, Францын сонгодог уран барилгаас сэдвлэн чулуун мозаик, сонгодог хэлбэрийн арк багнуудыг хослуулан уралсан Celebrity танхим, үйлчлүүлэгчид хосоорон ирж цэлгэр уудам цонхны дэргэд тухлан сууж үйлчлүүлэх боломжтой Noble танхим, Английн эртний сонгодог хэвшинжийг хадгалсан VIP хэлбэрийн үйлчлэгийг санал болгож байгаа Royal Lounge, Embassy ресторан таныг хүрч байна. За бодлогогүй компани байна гэж тооцсон. Одоо баахан сургалт авдаг. За бодлоготой ч бай. Ер нь бол ингээд мөнгө зараад хүмүүст хичээл оруулаад мэрэгжлийн бай хөгжлийн сургалтууд оруулаад явдаг. Энийн үр дүнг энэ хүмүүс яаж дараа нь тооцдог аргачлал байна. Одоо өсөлтийн хэмждэг энэ оруулсан хөрөнгө оруулалтын одоо үр шимийг хэмждэг мэдэрдэг ийм арга технологи байна уу гэж. Яг нь ер нь мэдээж хэрэг юу л байгаа юм л да. Аливаа юм чи эхлээд бол нэг яг онлайн үндэслэл гэж нэг юм байна тий. Тэгээд тэр онлайн нь одоо практик дээр хэр зэрэг одоо бодиттой хэрэгждэг гэдэг энэ асуудал байна тий. Тэгэхээр би яг тэр талаас нь авч үзвэл тэгэхээр тэр талаас нь тайлбарлах юм бол сургалтын үнэлгээ гэдгийг янз бүрээр одоо юу яах гэж тооцож гаргаж зөв гаргаж ирэх гэж одоо эрдэмтэн судлаач нар оролдож ирсэн. Яг бол эн чин сургалт ч өөрөө зардал байдаг. Тэгээд яг бизнесмэнүүд юм уу те одоо бизнесийн бодлого барьдаг захирлууд бол тэрийг юу гэж хардаг вэ гэхээр зардал юм байна гэж хараад байдаг. Гэтэл үнэндээ бол зардал биш. Тэр нь хүнээ хөгжүүлж байгаа. Хүнээ хөгжүүлж байгаа. Дараа нь эргээд ороод ирэх өгөөжтэй хөрөнгө оруулалт байдаг. Хөрөнгө оруулалт. Тэгэхээр тэр хөрөнгө оруулалт гэж харах юм бол бид нар хөрөнгө оруулалтын тайм лаг гэж одоо хүлээлттэй хугацаа өгөөж нь эргээд орж ирэх хүлээлттэй хугацаа. Тэгээд өгөөжийн норм тэрийг тооцож харах хэрэгтэй байдаг. Тэгэхээр яг тэр хөрөнгө оруулалтын одоо юугаар аргачлалаар тооцсон ийм аргачлалаас байдаг. Ямар өртөг зардал гарч байгаа. Тэгээд эргэж орж ирэх өгөөж нь ямар хугацаанд орж ирэх вэ? Ямар байх вэ харж ирдэг. Тэр нэг тийм хөрөнгө оруулалтын талын юу байгаа. Аргачлал байгаа. Нөгөө нэг аргачлал нь бол тэр нь бол илүү практикт илүү ойрхон хэрэглэгддэг болохоор энэ бол нэлээ алтаршсан. Одоо Киркпатрикийн загвар гэж нэрлэдэг. Тэр дөрвөн төвшний одоо сургалтын үнэлгээ гэж байгаа юм л да. Тэр нэгдүгээр үнэлгээ нь юу вэ гэхээр зэрэг яг сургалтын явцад хийждэг үнэлгээ. Энэ сургалтын явцад одоо оролцож байгаа хүмүүс нь хэр зэрэг сэтгэгдэлтэй байна тий.
Оо сайхан сургалт боллоо, багштай сайхан ажил залаа. Аюу чухал сэдвүүд ярьсан гэл хүмүүс ч одоо ингээл ярьдаг шүү дээ. Тэгэл ингээл сэтгэл ханамж аваал. Тэгэл улам тэрэндээ шивтэл те. Энийг өстой ажил дээр хэрэгжүүлвэл зүгээр юм байна. Энд ч өстой зүгээр юм байна гэлээ. Тэрийг нэг тодорхойлж. Хоёрдугаарт нь нэг сургалт хийснийхэн дараа сургалтын өмнө энэ хүний одоо төвшин ямар байсан, сургалтын дараа ямар байсан гэдгийг тогтооч. Тэр нь тестээр тогтооч. Энэ нь бол одоо нэг зөрүүн тий. Энэ сургалтын дараа бол энэ хүний энэ одоо талын ур чадвар нь ийм байдлаар өслөө гэдэг тестээр тогтооч. Гурав дахь нь бол юу гэхээр зэрэг тухайн сургалт хийснээс хойш тийм хугацааны дараанаас эхлээд энэ хүний ажлын гүйцэтгэлд ийм өөрчлөлт орлоо гэдгийг гаргаж ирж байна. 3 сарын дараа, 6 сарын дараа, жилийн дараа ч гэдэг юм тий. 3 дахь төвшин нь. 4 дахь төвшин нь бол энэ хүний ажлын гүйцэтгэл сайжирснаар байгууллагт ийм одоо үр дагавар тий гарлаа гэдэг үр нөлөө эффектийн эффект. Ингээ энэ дөрвөн төвшний одоо үнэлгээ хийгдчих юм бол иж бүрнээр хийгдвэл сургалтын одоо жинхэнэ одоо үнэлгээ болж чаджээ гэж үзэж болж байна. Нэлээд төвөгтэй урт хугацаа шаардна, нарийн аргачлал шаардна, яг мэрэгжлийн төвшний одоо аргачлал шаардлагаараа бас одоо тэр болгон хүн хэрэглээд чадахгүй л байна л да. Тийм учраас манай сургалтын ажилтнууд өдөр зарим ганц нэг л хэрэглэж байгаа. Жишээ нь сургалтын явцад авдаг нь бол хүмүүсээсээ нөгөө фидбек аваад тийм санал асуулга аваад ингээ хийчихэж байгаа. Сургалтын дараа нь төвшингийн гэдэг нь багштай нийлж байгаа тест аваад тэгээ шалгачихж байгаа. Энэ хоёрыг хийгээд байгаа. 3 дахь 4 дахь нь бол хийхгүй байна. Тэгээ 3 дахь 4 дахь нь хийгээд захирлуудаа тайлан репорт тавиад захирлын зөвлөл дээр манайх ийм урт хугацааны сургалтын хөтөлбөр хэрэгжүүлсэн, ийм төсөв хэрэгэлсэн, одоо ийм үр дүнд хүрээд байна. Бид нар ингэхэд байна шүү. Борлуулалтын волюм ийм поинтоор өсөөд байна тий. Тэгээ өшөө бүтээмж ингэж нэмэгдээд байна. Тэгээ энээсээ болоод бид нар ийм зардал хөрөнгөний одоо хэмнэлт гарах боломж гараад байна гэдгийг л хилчүүл нөгөөдөл чи алга ташаал өгч явах байхгүй. Тэгэх юм бол энэ сургалт хөгжлийн энэ менежер чи харин өстэй овоо сайхан тайлбар репорт хийчлээ тий. Болж байна. Та нар тэр сургалтынхаа дараагийн жилийн төлөв одоо гарах өөр яамаар байна тий. Хэрэгцээгээ сайн гарах, тооцоогоо сайн. Энд дэр чинь бид нар бас одоо санхүүгийн захирал энэ дэр одоо хөрөнгө мөнгөний төсөвлөд суулгаад бид нар дэмжиж одоо асуудал байхгүй. Та нар төсвийн зарцуулах эрхийг өгчий. Хүний нөөцийнх нь те та нарт өөрсдөө хүний нөөцийнхөө энэ нөгөө сургалтын төлөвлөгөө, сургалт хөгжлийн бодлого хөтөлбөрийг бүтэн жилийнхаар нь хийгээд батлуулаад даашаа бүр 2-3 жилийнхаар нь стратеги томьёол те манай бизнесийн бодлого стратеги ингэж явна. Энэтэй зэрэгцээд та нарын төлөвлөгөө стратеги яаж явах юм? Энэ хоорондоо уялдаа холбоо те яг углуургандаа суух юм одоо симбойз гэж байх уугүй юу гэдэг энэ асуудлуудыг л ярих хэрэгтэй. За та жил болгон Монголын хүний нөөцийн салбарт форум зохион байгуулдаг гэж би сонссон. Global HR Forum гэж. Одоо энэ жил хизээ зохиогдох чинь ямар арга барилаар явагдах чинь ямар үр дүн хүлээж байгаа вэ? За энэ хүний нөөцийн менежерүүдийн уулзалт зөвлөгөөн гэдэг бол угаасаа бас миний хувьд бол одоо би тэр өнөөдрийн сэдвтэй зайлшгүй холбогдно гэж бодож байна. Энэ бол сургалтын бас нэг хэлбэр. Тэгээ яагаад гэвэл хүмүүс харилцан биенээсээ суралцдаг. Өнөөдөр сургалтын концепц бол сурах гэдгээс илүү суралцах, харилцан суралцах гэдэг энэ чиг хандлага руу илүү шилжиж орж байгаа. Тэр ч утгаараа бид нар манай энэ хүний нөөцийн судалгааны хүрээлэнгээс санаачлаад энэ хүний нөөцийн менежерүүдийн уулзалт зөвлөгөөний хийж ивэл яасан бэ? Тэгээ тэрэн дээр уулзаад асуудал, проблем, зовлон жаргал юмудаа яриад цаашдын чиг хандлага тодорхойлоод тий туршлагатай нэг нь бол туршлагаа солилцоод тий ингээд явж ивэл яасан, дуу хоолойгоо нэгтгүүл яасан гэсэн ийм одоо санаачлагаар анх хийж ирсэн. Тэгээд тэрнээс хойш одоо бас 2-3 удаагийнх болоод энэ жилийнхийг одоо 10 сарын 12-ны өдөр бид нар зохион байгуулах гэж байна. За сүүлийн жилүүд бол ер нь Монголын үндэсний худалдаа ажлын танхим манайхтай хамтарч энийг бол хийдэг юм сайхан уламжлалт тогтоод байгаа. Энэ жилийнхийг бас Монголын үндэсний худалдаа ажлын танхим дээр хийн. Тэгээд одоо яг 5 дахь өдөр байгаа 10 сарын 12-ны. За тэгээд одоо форумын талаарх мэдээлэл өшөө форумын талаар оролцох энэ санал хүсэлтийн юмнуудыг бол манай хүрээлэн рүү хандаад өгч болно. Бас үзэгчдтэй одоо мэдээлэл хэлэхэд бол энэ талаар одоо бид нэр хандаад асуугаад л авлаад өгөх бол зөв.
За мэдээж энэ тэгээд үр дүн ямар хүмүүс оролцдог юм бэ? Зүгээр компани хүний нөөцийн захирлууд оролцдог юм уу? Эсвэл сургагч багш нар оролцдог юм уу? Яг тийм. За энэ формын үйл ажиллагаанд бол ер нь хүний нөөцийн менежерүүд голдуу оролцдог. Гэхдээ түрүүчийн жилүүдийн яг оролцсон хүмүүсийн одоо нөгөө ажил албан тушаал англи бүтцийн ингээд аваад үзэхэд бол зөвхөн хүний нөөцийн менежерүүдээс гадна компанийн захирлууд бас аяг хорж. Яг гэвэл одоо түрүүний битэрий ярьсан энэ чиг хандлагын захирлууд бол илүү их мэдэрсэн байна. Тэгээд ер нь энэ хүний нөөцийн менежментийг бол байгууллага дээр хөгжүүлэхин зайлшгүй хэрэгтэй юм байна. Яг одоо бизнесийн бодлогын томьёол гэдэгтээ цуг зэрэгцээд хүний нөөцийн бодлого томьёол гэдгийг хийхгүй бол болохгүй юм байна гэдгийг одоо мэдэрсэн. Ийм одоо компанийн захирал удирдлагууд бол одоо их олноороо ордог болсон. Сүүлийн үед бол зарим нь бол бүр багаараа ярьж сууж байгаа. Захирлын зөвлөл. Ер нь багаараа суусна үр дүнтэй. Багаараа суусна илүү үр дүнтэй. Яг бол нэг ойлголтын зөрүү байхгүй тий. Ингээд ер нь бүгдээрээ яг ижлэхэн төвшөнд ойлгоод ижлэхэн төвшөнд авчилцдаг болохоор байгууллагын одоо яг хөгжилд оруулах үр нөлөө тэр нь илүү байгаа. Өшөө дээр нь тэгээд захиргааны ажилтнууд те бас яг хуулийн хэлцээхэн бас нэлээх суудаг болсон. Яг гэвэл хүний нөөцийн менежментийн функц ч өөрөө яаж үүсч хөгжиж ирсэн түүх нь бол сонгодог менежментээс хойш анх хөдөлмөрийн харилцаа. Тэгээд хөдөлмөрийн харилцааны дараа үйлдвэрлэлийн харилцаа. Үйлдвэрлэлийн харилцааны дараа бол хүнийг хөгжүүлэх гэдэг. Тэгээ болсуучны удирдлага. Тэгээд хүний нөөцийн хөгжил сургалтын бодлого, тэгээ хүний нөөцийн менежмент гэдэг ингэж үүсч ирсэн учраас хөдөлмөрийн харилцаа зохицуулдаг хүмүүс ч бас энэ дээр ороод ирж байгаа. Тэгээ сүүлийн үед бол бас нэг зүйл ажиглагдаад байгаа нь юу гэхээр зэрэг нөгөө ажлын байрны менежмент одоо jobless management гэж ярьдаг тийм. Тэгээ ажлын байрны аюулгүй байдал, аюулгүй ажиллагаа. Энэ бол нөгөө инженер техникийн албаных биш хүний нөөцийн нэг функц юм а гэдг нь бол илүү их одоо ойлгомжтой болоод тэгээ энийг сайжруулахын тулд яг хөглөр хүний нөөцийн менежментийн бас энэ чиглэлийн ажилтнуудыг хөгжүүлэх хэрэгтэй гэдэг. Бас яг энэ чиглэлийн хүмүүс бол манай форум сургалт дээр бас их төлхөө орж ирдэг болсон. Is the home of the Mont Blanc manufacturer. Ажил хүчин олдохгүй байгаа. Эсвэл нэг хүмүүс нь ажиллах дургүй байгаа. Эсвэл байгууллагууд нь хүмүүсийг ажиллуулж чадахгүй байгаа гэсэн нэг проблем, үндсэн проблем яваад. Энэ сүлдээ даамжраад одоо зарим юм үйлчлэгээний газар тэр тусмаа хоолны газрын тохиолч нар ч гэдэг юм уу те. Үйлдвэрийн ажилчдыг гаднаас оруулж ирж байна. Төвд, Малайз ингээд энэтх ч гэдэг юм уу тийм ээ. Энэ одоо ямар үзэл хандлага болоод энэ зөв үү буруу юу асуухлаар их тогтвортой, сууршилтай, урдаас хэл ам гаргахгүй амар юм гэж байгаа юм. Тэгээ монголчууд нь болохоор тэгээд хэл ам гаргаад идэх юм шиг байна. Энэ ямар үзэгдэл вэ? Зөв үзэгдэл үү, буруу үзэгдэл вэ? Хөгжилтэй ямар холбоотой юм? За энийг бол би зүгээр яг мэрэгжлийн талаас нь тайлбарлая гэж бодож байна. Тэрнээс заавал одоо тийм нэг үндэсний үзэл мэдээлэлээр бол хэрэггүй байх. Яг мэрэгжлийн талаас аваад үзвэл дэлхийд даяар бол 1960-аад оны үеийн хандлага нь бол юу вэ гэхээр зэрэг юу гэдэг мэрэгжилтэй болсон хүчний хөгжүүлэх, мэрэгжилтэй болсон хүчний баазыг хөгжүүлэх ёстой юм байна гэдэг юм чиг хандлага илүү их дэлгэрсэн байдаг. Одоо хөгжсөн орнууд. Тэр нь юу вэ гэхээр зэрэг манайхаар бол одоо техник мэрэгжлийн сургууль тэгээд одоо нөгөө мэрэгжилтэй ажилтныг бэлтгэдэг одоо төвүүд сургалтын төвүүд эднэр байдаг. Тэр баазыг бэхжүүлэхээр зэрэг яадаг юм бэ гэхээр зэрэг тэр нийгэмд яг одоо нөгөө зүгээр ажил хийдэг, зүгээр ажилчин хүн гэхдээ аюу өндөр мэрэгжлийн зэрэглэлтэй тийм хүмүүсийг бэлтгэдэг. Тэр хүний нөөцөө одоо хангалт гэсэн үг шүү дээ. Хөдөлмөрийн зах зээл дээр хангалт одоо нийлүүлэлтийн зохицуулж өгдөг тийм нөөц үүсгэж байна гэсэн. Тэгээд манай Монголын хувьд бол тэр баазаа бид нар мэрэгжил сургуулийн төв, TEMS эднэрийг бид нар коллеж, за нэг дээд сургууль эднэр гэдэг нэрээр солиод тэгээд үндсэндээ яг тэрэн дээр бол хүний нөөцийн одоо боловсруучсан бэлтгэх бодлого бол алдагдсан гэж хэлж болж байгаа. Тэрний үр дагавар байхгүй энэ бол одоо гарч ирж. Тэрний үр дагавар одоо гарч ирж.
Харин эргээд манай одоо төрөөс бол бас бодлого баримтлаад тэр нөгөө төвүүдийг тэр баазын эргээд бас сэргээх юм бодлого нэлээх гараад одоо TMC хүүхдүүд төр чинь бас стипенд авдаг ингээд бас нэлээд тийм сонирхолтой болгоод байна шүү дээ. Тэгэхээр залуучууд тэнд одоо мэрэгжилтэй ажилчин болоод бэлтгэгдээд тэгээд тэр бэлтгэж байгаа нөгөө мэрэгжилтэй ажилтны чанартай хүрэлцүүц байж чадах юм бол саяны битүүр ярьсан юм байхгүй. Яг хөө зүгээр ажил олгогч нарын талаас бол нэг тиймэрхүү юмнууд байдаг юм. Би бас нэг тийм мэрсэр яриа сонсч л байсан. Хойд солонгосын их амар юм байлээ. Үгч дугахгүй ажиллаа хийгээл тэгэл бүтээмж өндөртөө хулгай хийхгүй, арх уухгүй тэгээд амар хил ам татлахгүй. Тэгээд хятадууд бас их амар байдгийн. Элдв шалдвын одоо өндөр нөхцөл нэхгүй, нүх ухаал орчдөг. Тэгэл тэндээ хоол ундаа хийж идэл байгаа байхгүй мэдгүй. Өдөржин шөнөжин ажилдаг. Ажлын цикл одоо нягт. Тэгээд нөгөө бүтээмж нэг өндөр. Гэх мэтийн одоо давуу талууд их л ярдیں۔ Тэгвэл яг энэ бол би одоо тухайн төр зүрийн цаг хугацааны асуудал руу гэж бодож байгаа. Тэгээд төрөөс зөв бодлого баримтлаад ажил олгогч нар өөрсдөө бас нэлээд тийм одоо үндэсний ухамсараас сэргээгээд ингэж явж чадах юм бол бид нар энийг гэтлэн давч болох байхаа л гэж байна. За манай өнөөдрийн төр ерөнхийдөө өндөрлж байгаа. Танд ингээ ирээд сонирхолтой яриа хийсэнд баярлж байна. Нэвтрүүлгийн сүүлийн минут байдаг та үзэгчдтэй тэр тусмаа ажил олгогч нартай хамтран зүтгэгч нартай зориулаад үг хэлэх үү? Ер нь хүний нөөцийн менежментийн их сайхан одоо чухал гол сэдвийг сонгож авсан одоо танаа телевизийнхэн тэгээд энэ танаа нэвтрүүлэгт бол би их баярлж байна. Яг тэгвэл тэр болгон одоо яг энэ талаар ингээд ярья гэсэн тийм юу бол би ер нь телевизүүдийг тэ өмнө бол хийж байгаагүй. Яг л зүгээр сургалт хийж өгөөч. Эсвэл одоо өөр зөвлөгөө өгөөч гэдэг юм уу. Тиймэрхүү байдлаар ярьж ирсэн. Би өөрөө бол нөгөө өөрийнхөө хийж байгаа ажил сургалт зөвлөгөө энэ талаараа л ярьж ирсэн болохоос яг ийм одоо тодорхой сэдвээр одоо төвлөрч тэгээд их зөв онилсон байдлаар ингэж хийж ирсэн нэвтрүүлэг байгааг учраас би та бүхэнд бас их талархлаа илэрхийлмээр байна. Тэгээд бид нарын одоо яг энэ нэвтрүүлгээр дамжаад тэгээд одоо манай Монголын бизнес эрхлэгч нар одоо компани удирдлагууд энэ хүний нөөцийн менежмент гэдгийг бол их зөв ойлгож өнөөдөр ямар шүү байгаа гэдэгтээ бас үнэлгээ дүгнэлт хийгээд тэгээд цаашдаа бол бизнесийн бодлого, хүний нөөцийн бодлого гэдэг хоёрыг зэрэгцүүлж одоо монголчуудын ярьдгаар бол алсын аян замдаа хөтөлгөө морьтой явбал улам сайн шүү л гэж хэлмээр. За баярлаа. За ингээд манай нэвтрүүлэг үгээр өндөрлж байна. Та бүхэн тухайн сэдвээр илүү мэдээлэл авахыг хүсвэл тэгш бүрэн багштай уулзаж зөвлөгөө авч болно. Энэ HR форумд бас оролцоорой гэж урьж байна. Өнөөдрийн нэвтрүүлгээр ингээд хүний нөөцийн судалгааны үндэсний хүрээлэнгийн захирал тэгш бүрэн захирал багш оролцлоо. Та бүхэнд анхаарал тавьж үзсэнд баярлалаа. Дараагийн нэвтрүүлгээр уулзтлаа баяртай.